Сүүл гарсан одоо энэ хүү судалгааг бас харахаар ерөнхийдөө технологийн хөгжилтэй дижитал энэ шилжилт бол ялангуяа маркетингийн зах зээл дээр нэлээд мөчтэй өрсөлдөөнийг бий болгож байна гэсэн байна. Тэгэхээр ер нь 24 оны нөхцөл байдлыг аваад үзэх юм бол за 25 онтой харьцуул 25 он бол ямар одоо ийм өөрчлөлттэй ийм жил байхаар байна. Ер нь гол сорилтууд хаана байна гэж та бүхэн харж байна. MMCG үндэсний одоо судалгаа зөвлөх үйлчилгээний компанийн хувьд бол бас бид нар жил болгон global market trend, marketing trend, хэрэглэгчийн трендийг бол бас анализ хийдэг. Тэгээ энэ дээр бол Nielsen, Deloitte одоо гэдэг дэлхийн том судалгааны компаниуд Accenture бүгд трендүүдээ гаргадаг. За энэ жил бол ер нь зах зээл гэх гэдэг шүү, хэрэглэгчийн гэх гэдэг шүү, технологи гэх гэдэг шүү. За энэ асуудлыг яг шууд тэр чигтэн нөгөө Монголын хөрсөн дээр буулгаад дүгнэлт хийчих гэхээр манайх ч бас яг тэднэртэй нэг шатанд яваа биш учраас болдгоо. Тийм учраас бид нэр топ 50 компанийнхаа маркетингийн үйл ажиллагаа, маркетингийн захирлуудынхаа үзэл санаан дээр суурилаад төсөв яах гэж байна, чинь гэдэг байдлаар топ 50 SEMO-гийн судалгаа гэж энэ дотоодын зах зээлийн трендийг ийм анализ хийдэг ийм тайлан гаргадаг л да. Тэгээд яг хуу ер нь бол дотоодын хувьд бол өнгөрсөн жил бол нөгөө ковидын цар тахлын одоо боогдсон байсан хөдөлгөөн одоо тэр хэвийн байдал бол бүр дээд зэгтээ хүрээд зах зээл бол хамгийн таатай үед дээр бол байсан байна. Бүх компаниудын борлуулалтын өсөлт бол маш сайн байсан байна. Хүмүүсийн нөгөө хөдөлгөөн outdoor lifestyle бол айгүй тийм өргөн дэлгэр тий болсон. За энэний дагаа зах зээл өсөлттэй маркетингийн төсөвч гэсэн 24% өсөд 156 тэрбумд хүрсэн байгаа юм л да. Жилийн топ 50 компани маркетинг зөвнийг 100 тэрбумтай л байдаг. Тэр нь 156 тэрбум болно гэдэг бол бас айгүй сайн өсөлттэй байсан байна. Гэхдээ яг манай дээр нэг асуудалтай харагдж байгаа зүйл нь болохоор төсөв нь яг хэр өөрөөгөөчтэй нэг дээр эргээд хэмжилтээ сайн хийхгүй байна. Хэдэн хүндээ мэдээлэл хүргэж чадчихээн. Тэр мэдээлэл хүргэсэн нь үнэхээр нөлөө үзүүлсэн байна уу? Тэрүүгээр хэдэн хэмжээний борлуулалт хийгдсэн байна гэдэг юм уу? Тийм дам нөлөөгөө хэмжихгүйгээр зөвхөн борлуулалтын орлогоо харддаг юм уу? Ийм асуудал байна л да. Тэгэхээр нөгөө ер нь бол зүгээр товчондоо хэлэх юм бол бүтээмжгүй байдал бол ер нь их байна. Нөгөө төсвийн бүтээмжгүй зарцуулалт байна. Тэрийг бид нэмэгдүүлэх болж байна гэж хэл. Яагаад би энийг ярих болж байгаа вэ гэхээр энэ жил бол тийм таатай жил байхааргүй байна. Эдийн засаг бол дэлхийд даяараа бол одоо ингэж жишрээнд орчлоо. За Монголын экспортын одоо гол төгөөдүүдийн үн унчлаа. За энийг дагаад мэдээж зах зээлийн одоо худалдан авалт бүх юм ингээд объемороо буурна. Тэгээ тэрнээс гадна бас нэг асуудалтай зүйл бол дэлхийд даяараа бас хүн амжийн төрөлтийн асуудал гэдэг юм одоо дэлхийд даяар одоо асуудал болж байна. Яагаад тэгэхээр энэ Z үеийнхэн гэдэг үе одоо үе яригадаад байгаа тийм ээ. Одоо 28 нас хүрлээ. За эдгээр бол одоо яг дараагийн хэрэглэгчийн зах зээл гэж бид нарт үзэж байгаа шүү дээ. Тэгээ энэ зах зээлийн хувьд бол яг хуу ингээд хид хідэн дүгнэлт хийж болохоор байгаа юм. За Монголын хувьд бол 90 он гараад энэ хүний амын төрөлт 2 дахин буураад тэг яг энэ цаг үед нэг 10 жил орчим айгүй хүн ам багтаа байсан юм бэл. Тэгэхээр манайх автоматар яг энэ цаг үеийн хөдөлмөрийн нийлүүлэлт болон ер нь яг хүн амжийн талаасаа ер нь хомсдолтой болчихдог. Нөгөө талаасаа зах зээлээ өсгөх ёстой биднэрт хүний нөөц хэрэгтэй. Тэгээ ингээд ирэхлээр бас биднэрт бол энэ хүмүүсийг яаж ойлгож, яаж ажиллуулах уу, хэрэглэгчлээс биднэрт хэрхэн харилцах уу гэдэг бол олон асуудлууд гарч ирж байна л да. Нөгөө талаас асуудал юу вэ гэхээр дэлхийд даяараа ингээд нөгөө байрны үн өсөд юм метр квадратын үн. Одоо Монголд бол бараг 3 сая 500, 4 сая болчлоо. 2 саятай байр авчиж болдог байсан стандарт орон сууц. Тэгэхээр нөгөө залуу хүн орон сууцтай болох болцсон улам хаагдах нь л дээ. Тэгэхээр яг үхээр хүн чинь нөгөө байраа авч чадахгүй байсаар одоо 28 30 хүрчлэхээр гэрэлтэн тэжгээр бас хойшилж байгаа гэсэн. Тэгэхээр хүүхдийн тоон буурч гэсэн. За ингээд ер нь бол зах зээл бол ер нь шринк хийгээд одоо багасгах нь бол объемороо багасгах нь бол тодорхой байна. Тэгэхээр энэндээс бид энэ бүгдээс бид нар юу гэж дүгнэх ёстой вэ гэхээр ирээдүйн зах зээлийн өсөлтөө яаж хангах вэ? Энэ жил эдийн засгийн бууралтай зах зээлийн өсөлтөө яаж хангах вэ гэдэгтээ бид нар илүү бүтээмжтэй ажиллах ёстой гэсэн. Бүтээмжтэй ажиллах ёстой гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр бид нар бодит одоо ажиллаж байгаа зах зээлийнхаа хэдэн хувийг нь бид нар одоо яг хэр өөрөөгөөжтэй ашиглаж байгаа юм бэ те. Өнөөдөр бидний бүтээгдэхүүнийг одоо 7 хоногт одоо зарим хүмүүс нь 5 удаа хэрэглээд зарим нь 2 хэрэглэдэг байж болж шүү дээ тийм. Тэр 5 хэрэглэдэг хүмүүс ямар сонирхолтой болоод 5 хэрэглээд байгаа. Тэр 2 хэрэглэдгүүдийн 5 болгож болох уу? Огт хэрэглэдгүүд нь хэрэглэдэг болгож болох уу гэдэг ингээд зөв ерөнхийгээр нь ингээд нэг их төсөв гаргаад маркетинг сурчлага хийгээл
Тэгээд ингээд нэг өрөм хамж байгаа юм шиг биш. Наривчилж сегментээр нь ажиллаад тэр болгон руу наривчилсан маркетингийн хөтөлбөрүүдийг бид нар ингэж ажиллах шаардлага гарч ийн гэсэн. Ингэж бид нар зах зээлийн илүү бүтээмжтэй одоо илүү нөгөө зах зээлийн угаасаа багассан учраас байгаа зах зээл дээр бүтээмжтэй ажиллах асуудал гарч ирнэ гэсэн. Өөрөлдөх юм бол стратеги өөрчлөх хэрэгтэй гэсэн. Дээр нь бол бид нар шинэ зах зээлийг яаж бий болгох вэ? Өөр ороогүй сегмент рүү яаж орох вэ гэдэг дээр бодох хэрэгтэй болж байна гэсэн. За энэ дээр бид нар бол өмнө нь зах зээлд бол хэдийгээр судалгаа муутай хандтаад яваад ирсэн бизнес модель мөн ажиллахгүй гэсэн үг л дээ. Зах зээлийн орон зайг насны сегментээр нь юм уу, газар зүй үед юм уу, хүн ам зүй орлогын сегментүүдээр нь наривчилж үзэж тэр болгон дээр бид нэр өсөлт хийх болцоогоо одоо илүү нарийн л ажиллах хэрэгтэй болж байна. Тэгэхээр таасаа хэлж байна. Ерөнхийдөө технологийн хувьд бол одоо баг хүн болгон юм ухаалаг утастай, хувийн одоо юм смарт утастай буюу одоо туслагатай болчлоо гэж. Тэгэхээр яг одоо энэ чиглэсэн маркетингийн үйл ажиллагаанаас стратегиуд байх боломж хэрвээ за Монголын хувьд одоо банк санхүүгийн салбар ч юм уу те илүү ийм технологи чингис одоо үйл ажиллагаануудыг бол нэвтрүүлж байна. Өөр ямар ороогүй салбарууд байна? Яг нь түрүүн ярьсан яран дээр ингээд одоо технологи хоёрыг холбож ярих гэж үзэх гээд энэ л дээ. Ягаад тэгэхээр хүн ам бид нар бол хөдөлмөрийн нөөцийн хувьд бол Монгол улс дутагдалд орсон. Одоо хүний нөөцийн одоо дайн гэж нэрлэдэг энэ бараг хэд хаант ч юм уу ингээд явж эхэлж байгаа гэсэн. Тэгэхээр цөөхөн хүний нөөцөөр яаж илүү бүтээмжтэй ажиллах вэ гэж бодвол бид нар бүтээмжээ өсгөх хэрэгтэй шаардлага. За энэ дээр бид нар одоо технологиг оруулж ирэхээс аргагүй болж байна гэсэн. За AI, AGI гэдэг одоо Neuralink гэдэг юм уу энэ яригдж байгаа технологиуд бол энэ бол ажилтны дүрийн одоо 5 дугаар хувьсгалыг авчирж байна. Тэгээ энэ хувьсгал маань өөрөө хаана хүрээд хаана зогсох нь ямар ч тодорхойгүй тийм одоо disruptive өөрчлөлтийг бол авчирж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг хөөр өмнө нь бид нар бол ингээд хүн хүнд одоо хүн хүнийг тусад нь хэрэглээгийн датан дээр нь суурилж ойлгоод тэр нь тохирсон бүтээгдэхүүнийг санал болгох болцоо байгаагүй масс том одоо суугаар сурчлаад тэр нь онсон хүн нь энэ барааг нь авъя гэдэг ингэдэг байсан бол бид нар одоо яг хүн лөө одоо өөрсдийнх нь хэрэглээний датан дээр нь суурилаад юмыг санал болгох болцоотой болж байна гэсэн. Энийг бол personalized гэдэг ийм маркетингийн шинэ одоо ийм нэр томьёо явагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар өөрсдийнхөө датан дээр ажиллах хэрэгтэй. Өөрсдийнхөө датан дээр ажиллаад одоо юу гэдгийг номин гэдэг хүнд одоо би ордог бол миний худалдаа авалтын сүүлийн 3 жилийн датнаас угаасаа би юу авдаг нь ойлгомжтой байж байна. Тэгэхээр намайг дараагийн шатнд юу худалдаж авахыг бол таамаглаж болж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэрийг шууд санал болгох болцоотой технологийн 90 үе ирж байна гэсэн үг л дээ. Тэгэхээр маркетингийг хийдэг арга маань зүгээр Facebook бүүстэл ч юм уу энэс бол шал өөрөөр явж эхлэх гэж байна. Тэгэхээр энэ технологийн өөрчлөлтүүдэд бол бид нэр маш сайн ингэж судалж дээр нь бид нар ерөөсөө бүх одоо байгууллагынхаа ажилтнуудыг ялангуяа маркетингийн одоо энэ ажилтнууд гол ажилтнуудаа бол дахин рескилинг хийх шаардлагатай болж байна. Яг л энэ угаасаа одоо өмнө нь явдаг аргаар явахгүй. Тийм учраас шинэ тэр одоо юунд бид нар одоо яаж одоо тийж дасан зохицох уу хүмүүсээ сургах уу гэдэг асуудал маш чухал болж байна. Тэгэхээр энэ дээр бол дэлхийн томоохон компаниуд бол энэ AI-ийн талаар энэ одоо энэ талын скиллүүдэд бол нэлээд их төсөв тавьж хүмүүсээ сургаж байна л да. Монголын хувьд таасаа хэлж байгаа reskilling хийх шаардлагатай гэж байна. Гэтэл нөгөө нэг сургууль төгсөөд ирж байгаа одоо шинэ төгсөгч нартай шинэ ажилд орж байгаа хүмүүс ерөн зөөр ур чадварын хувьд хэр одоо хангалттай хэмжээний мэдлэг эзэмшиж чадсан байна гэж харж байна. Уламжлалт олгож байгаа онлын мэдлгүүдтэй та бүхний хийж байгаа одоо энэ практикта хэр зөрж байна? За яг уу ер нь зүгээр одоо ихтэй сургуулиудаа бол бид нэр одоо чамлаад байх шаардлага бол байхгүй л дээ. Хүн ер нь тэгээд сурыг гэвэл онлайнаар юм болгоно сурч болдог болсон цаг байна. Тэгээд дээр нь одоо бидэрт бараг хүн ирж байгаа нь одоо их юм болох гэж байна. Тийм учраас ирсэн хүмүүсийг бол өөрсдөө сургана л гэсэн. Тэгэхээр бидэрт бол сургалт судалгааны зардал гэдэг имийг аль алийг нэмэгдүүлэх шаардлага байна л гэсэн. Төсвийг зүгээр ингээд ийм үргэлгэн маягаар зарцуулаад ер нь манай бизнес модулууд маш бүтээмжгүй байна гэсэн үг байхгүй юу? Үргэлгэн байна гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бид нар зах зээлдээ хандхтаа ч гэсэн илүү аль орон зай руу яаж орох уу гэдгийг их олон нарийн суугаар төлөвлөдөг, олон сегментүүд тус тусад нь стратеги гаргадаг. За ялангуяа энэ Z үеийнхэн интернетсэн болвол одоо яг интернетийн орчинд төссөн учраас бараг 5-6 цагийг интернетийн орчинд өнгөрүүлж шүү дээ. Тэгээд одоо энэ хүмүүсийн хэрэгжилж байгаа одоо тэр Spotify ч юм уу Netflix гэдэг платформуд ч яг л миний яриад байгаа тэр AI суурьтай болсон байгаа байхгүй юу? Хүний нэг 2-3 удаагийн ч юм уу одоо 7 хоногийн үзэлтэн дээр суурилаад дараагийн үзэх кинонуудын санал болгоод эхэлчихсэн. Энэ нь юу өөрчлөлт байгаа вэ гэхээр хүний
тухайн компаниас авч байгаа бизнесээс авч байгаа сервистэй сүлэлтийг өөрчилж байгаа байхгүй. Тэгэхээр Монголынхаа ч гэсэн авч байгаа сервисүүд ягаад ийм байхгүй байгаа юм бэ гэдэг дээр одоо гайхаж хэлж чинь гэсэн. Тэгэхээр банкуд ч юм уу дататай компаниуд бол энэ рүү төрүүлээд орж эхэлж байна л да. Тэгэхээр энэ мэн юу гэсэн үг хэрэг ийм өөрийн ингэж ойлгожсон ийм ухаалаг одоо сервис ч юм уу маркетингийг хүн хүлээж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ хүлээлтэд нийцхийн тулд бид нар технологийн хувьд бол нэлийн одоо үйлчлэгээний хувьд нэлийн одоо өсвөлт хийх шаардлага гарч ирсэн гэсэн үг шүү дээ. Энэ нөгөө талдаа манай нөгөө дутагдаад байгаа хүний нөөцийн хомсдлыг бол бас хангах боломж байна л гэсэн үг л дээ.